Би ханаас 90 онд л одоо энэ чиглэлтэй л дээ хоёр хүүхэд маань нэг нь 13 та нэг нь 15 та ийм хоёр үлдсэн. Тэрнээс хойш одоо 30 жилийн турш нэг яг өөрийнхөө чадлаар амьдралаа тэтгэврт маш тэр үеийн одоо Монгол Улсын хууль одоо 28 жил ажилласан эмэгтэй хүн тэтгэврт гарна гэсэн ийм хууль гараад би тэтгэврт эрт гарсан. Тэгээд тэтгэврт гарсан хүн амьдрахад одоо ямар байх вэ? Нэлээд одоо хүн замыг тооллоо. Тэгээд өнөөдөр би сайхан баяр баясгалантай байна минь нэг. Тэр улс маань хотын захиргаа маань намайг маш сайхан харж үзэж байна. Одоо би төрийн ордны хөдөн дээр 3 сар суугатаа маш л их юм бодож суулаа л да. Бас яхан хилмигдсэн тийм асуудал надад гарсан. Энийг минь төр цагаатах зөвлөө. Тэгээ энэс илүү цагаатах гэж юу ах вэ? Энэс илүү баяр баясгалан гэж юу ах вэ? Ханы минь нэрийг цэвэрлэж цагаатах зөвлөө гэж би бодож байна өнөөдөр. Яг хөө нэг үе хилмигдүүлсэн одоо гэлээч хэлээсэн. Хилмигдэл заавал одоо баяр баясгалаа дуусгах хэрэгтэй юм л байдаг. Энэ бол яг болох ёстой замаараа боллоо гэж би бодож байна. Тэгээд минь баярлж ил байна даа минь нөгөө. Хотын даргуурхантай анх эхлээл надад ордны үдэндээ сууж байгаа цэвэнгоо одоо таныг хараад би өрөвдөж байна. Энэ Улаанбаатар хотын иргэн та өндөр настай иргэн та олон хоног суулаа. Би таныг өрөвдөж байна. Тантай би нэг уулзна гэсэн. Тэгээл өрхөө одоо өнөөдөр уулзлаа намайг яста. Насандаа чи одоо мартахааргүй баярлуулаа. Энэ насандаа битэгээл миний өргөө хүүхдийн нэг цаашаа уламжлаад явах бах. Хотын дараа даан баярлна мэдүү. Энэ чинь хот гэдэг чинь маш том хүрээлттэй газар юм шүү дээ. Манай Монгол улсын Улаанбаатар хот гэдэг бол баруун улсын хэмжээний л ийм хариуцлагатай газар ахгүй. Тэгэхээр хотын дарга төр засаг маань сайхан шийдвэр гаргалаа. Биднийг баярлуулж байна. Бас ард түмний ингэж баярлуулдаг гэдгээ харуулж байна. Одоо гомдож исэн үе байвал эднийг цагаатахдаа баярлуулдаг гэдгээ харуулж чадчих шүү дээ. Одоо тэгэл юмыг баярлж байна. Энээс цаашаа баярлж байна. Үр хөвгтэй захий. Төр засагтаа сайхан ажиллаж яваараа. Ариун цагаанаараа яваараа. Сэтгэл цагаан байвал мөр цагаан байд юм шиг гэж би одоо та бүгдтэй ч бодох үр хөвгтэй захий. Та бүгдтэй бас захий.